Багт түргэний голын хажууд Сэргаалгийн газарт. Ийм сайхан 7 анта казакер толоо сая. За тэгээ доторхыг харуулвал бариад дөнгөж энэ жил огсорж байгаа шинэ гэр гэж байна. Тэгээ бас өмнөхтэй адилхан эрс өндөртэй зөв ийм 80 гişрэг юм баг нь өн хийсэн гинэ. Тэгээд хүчтэй шиг яг нэг тийш өдөр гарсан юм зоохтой. За хойдолтой ингэж юм гаргачихсан. За ийм гэр тонлоо. Тэгэрийг хүмүүс их сайхан хүлээж аваад хоол мол тайлаад тэгээд ийм бас үндэсний хувцсууд өмсч зураг мөрөг дараалаараа бариараа гэд тэглээ. За ийм гэр тонлоо. За баг төрний өрхрөөгүй явах гээд бидгээд морь унах гэж байна. Айгүй олон морь уналт юм байна. Тэгээ машинаа дөрлөөс тийм ээ. За баг төрний бол энэ болсож байна. За морь улаа. Би яана хата морь унах. Амар гоё наа. Аам тэрж орж морь унал тэгээд амжихгүй байсан. Тэгээд сайхан морь унлаа гэтэл. Баг төрний өрхрөөрөө бид тав явж байна. За ийм сайхан хөдөлчтэй болсон. За ийм байгалаа. Тэгээд яавна. За агаан дөрөв хөдөлчээг дээ. Агаан дөрөв авахгүй. Би юу? За зүгээр. Аам бичлэг хийгээд. Ганцуу. Дэшээ бичлэг хийгээд аваа. Яв. Нехо. Ямар наада? Ямар нэ? За өмнө гадны хүрхэн дээр бас очижсэн. За тэгтээ тэнд яг ийм орчин байсангүй. Ийм байгаад байсангүй. Ийм гоё адреналин тэнд бол ялгаруулсангүй. Бүр тулсан гоё хүрхрээ юм байлаа. За энэ точлоо нэм мод байна. Ийм өргөжтэй байдаг. Зэрлэг точлоо. Гэ хадны ороод орсон байна. Гэтэ одоо энд энэ юу? Нөгөө цаанд хийж уугаад идэх чи юу лээж? Оо нохоо шүү. Яг зөв. Нохоо шүү ашиг байна.
За энэ тошлоо маань бол тэр энэ л юм шиг байх юм. Үгүй мó. За энэ бол яаж байгаа нохоо шиг байна. За энэ арц ургасан байна. Арц. За эшиг тэр туршлаа харагдсан. Туршлооны мод байсан. За бид хэд хөрхрөөг үзчихэд ороод байна. гоё яна. Би ганц мөрөө нэгсэн. Өрөөд чах юм. За ингээд 5 сайхан морийг унаад баг төрний хөрхрөөг үзчихэд ирлээ. За одоо ингээд үлгийн зүг явна. Батөрний голмоос хурцж байна. Ийм морь унаад газар байна. Эндээс нэг 3 км очим яваад хөрхрийн дээр очиж идэх юм байна. За ховд гол яриг дээр cheers. Cheers. Гора. Мөстэй улаан айн. Ажин 6 дахь өдөр мөстэй байна гэж яхав. Мөстэй дурсах юм уу гэж. Жих истэг. За бид гэдэг аяллаа 7 дахь өдөр эхэлж байна. Өнөөдөр 7 сарын 11. Ховд гол дээр бид нар хонцож байна. За тэнд цэнгэлсэн байгаа. За энэ шумол муу багтаа. Нэг халуун биш. Сайхан. Наа цагаар. Бид энэ өчтөр нэлээд их хямдсан тэгээд одоо хоол ичээд баяр хөтлөө. За нэг юм их байна. Ana төгтөө ингээд сууд. Яг одоо хаад очих дараа. Ээж нь суух юм байдэ. Ой тийм хэрэгтэй амархан тий. За бидэд ховд аймагт буцах замдаа дайраад Миж хотел гэдэг ийм бодол буулаа. Ховдын тараас ээж байна. Миний яг руу. Таагүй. Нэг хөдөлгөөн. Машин байж. Жаа хамхаа. Тэгээ энэ ховдын тарс юм уу? Муу яараа. Амуу юм уу? Ховдод ч ховдын тарс авахгүй бол өөрийн тарс авах. За ховд аймгийн 123 дугаар ингээд өднөр нэг их 66 байна. Бүхэхтэй. Миний баг нас энэ камин өнгөрсөн да. Нэг юм барнага 66 баттай дэгэлээ манах. Юм байгаа халтаа надаа. Цагаан обудтай. Дугуун цагаан. Ханар ботсон юм байна. Банк яг юм байдаг шүү дээ. Энэ доороо нөөц юм агта. Тэр багажны савтай. Зэрэг хүн ирж байгаа. Аад. Сайн нэг жанргаа байна. За бидний аяллаа 8 дахь өдөр. Сайн музей. Ховд аймгийн музей үзлээ. 1950 онд байгуулагдсан. Музей гэж байна. Одоо чинь 76 жил удирдлагаа явуулж байгаа. Ийм сайхан музей 3100 үзмжтэй гинэ. Анх 50 онд байгуулагдаа нэг оронтой тэгээд 40 үзмэртэй эхэлчихсэн бол одоо 13 оронтой 3100 үзмэртэй юм сайхан музей болсон байна. За дараагийн машин гарах гэж байна. Машинууд очрлоод 4 машин болсон байна. За би жолом гой энэ фринтацлоо. Перват дээр суугаад энэ машин байна. Тэгээд бид нар манай авто тийм Олон мисээс үгүй. Тэр ээж
угаасаа тэр хараад таарж байна. Хороос цацсан маасна шулаа. Шүүгээр ингээд. Перндазер гарч ий бид. За бид хэд тэн айрг хэрэг нор хоёр холбосон заагс гибервазар гарч байна. Боргож юу л юм бэ? Витват. Перндаз. Ингээд татаад явчих тийм байна. Энэ нэрээ юу гэдэг гол вэ? Хоёр нуурын хоолоо. Хоёр нуурын хоолоо. За бид хэдийн аялал үргэлжлээд Хэрэгс нууран дээр хэцүү адан дээр ирсэн байна. Перндазер гарсан өнөөдөр. Манайха. Сайн нэг ийм Ана. ногоотой Ана дууян Томстой. чихдэг юмстэй бодоотой урга. Шинэ огтой. Хавдаас авсан шин ургацын төмс ловон байцаагаараа хийсэн. За ингээд цайлж байна. За чи юу гэж байгаа гинэ? Юу гэж байгаа гинэ? ийм матаж байгаа. Гоё. Аман гоё утгатай сонирхолтой юм шиг санагдав. Аха. Гар юм. За. Замаг наа. Аа. Тай гэсэн юм хатдаг. Юм ком биш асахсаар хатдаггүй бай. Эдэн цагтаа. Одоо яг өдөр
За. Тэдийг хөөс нагаад байдгийг яаж байгаа юм? За. Одоо цогцолтой байх уу? Харуу бүрээ бодохоо байна шүү дээ. Нарыг харуулж байсан нар гоё шүү дээ. Нар гоё л байна. Нар цайд жаргалаа. За би тийш явдаа шүү за. За нутагтаа ирсэн гоё яа. Херас нарынхаа гүн дээр. Нэг хорог гоё өнгөрөөж дээ. Тэгээд эндээс хоноглоод маргааш төрсөн сум руу явнаа. Төрсөн сумдод бас гоё ахахаа гэж бодож байна. Сая тэндээс энийг бүтнээр гаргаж ирээ. Нөгөө загас байц нь энд байна. Энэ надад дахиад нэг загасмаар байна. Даяхуулаад байгаа юм шүү баг. Ингээд нэг зураг тавьчих. Зураг тавьчих гэсэн чинь гармаа завгүй байдаг. Ингээд тавьчихсан. За өглөөний цай. Тэний цаа бид нар аялал хийж өдрөөж байна. Наад өдөр юм уу? Наад өдөр өндөж хараад ичэн гэж байх уу? Ям шатчаа. Өндөж хаа. Энд шираад. Тэгээд ишээ. Хохта өвчгөр гэдэг. Здравствуйте. Здравствуйте.
бид нар Увс аймаг руу ер нь нэлээд олон удаа гэр бүлээрээ аялж исэн. Тэгээ баруун Таван аймгаас Говьтай, Ховд, Баян Улгийн аймагуд руу ерөөс явж байгаагүй жаад энэ жил явж байна. Тэгээд миний хувьд бас одоо Ховд аймгийн Булган сум дээжигээ очиж аваад Бодончрын хавцал гэдэг газар хоноод маш гоё байсан. Тэгээд дараа нь Баян Улгийн аймаг газрын деважин Алтай таван богдоо үзээд Сүүн гол баг түргэний өвшөө гэдээ маш гоё байгальтай газруудад очсон. Тэгээ хамгийн гоё нь бидний очсон дараа нь болохоор юу байсан? Буцаж Ховд аймаг руугаа ирээд гэтээ замдаа бас бид нар хонсон юм байна. Замдаа хит хонсон. Тэгээд Ховд аймагтаа хоноод өнөөдөр болохоор Хяргас нуур Бэрвазар гараад Завхан сумаар дайраад Бэрвазар гараад хизүү хат Хяргас нуурын хизүү хат хэсэг дээр өнөөдөр хонж байна. Тэгээд одоо гэрээс гараад 7 онсон байна. Тэнгүүт одоо нэгч одоо бороо орж бидрийг твдүүлсэнгүү. Тэгээ байгаль ихтлэхийдээ маш их баярлаа. Бидрийг ингээд нэг маш гоё тавтай тухтай байлгаж агаад тэгээд бас сандаа маш их баярлаа. Ингээд маш их бид нар ч нөө ачаа ихтэй бас ингээд нэг жоохон тухтай аялах гээд яачаар ачаа маань ихтэж тийм ээ. Гэтэ бүгднийг ингээд жимбэлгээд түртгүүгээр буулгаж суулгаад тэгээд би ч гэсэн бас тэрүүнд маш их тус олохыг хичээгээд нэг баг болох гэж хичээж байгаа. Тэгээ хоёр охиндоо бас баярлаа. Бид хоёрт ингээд мууд садж байгаа ч гэсэндээ дандаа гоё ад жаргал бэлгэлдэгт хайр дүүрэн байдаг хоёр охиндоо баярлаа. Тэгээд ээжтэйгээ явж байгаа болохоор надад бол угаасаа онцгой маш гоё тийм аялал болж байна. Олон ээжтэйгээ ингэж аялахыг ерөөл төвшүүлье. За миний хувьд гэх юм бол манайхын аяллыг баг 5 жил хүссэн баг тийм ээ. Хүлээсэн баг. Юу гэхээр за хамгийн ихэнд бид хэд аялал зурх хэрэгтэй болсон. За тэгээд тодорхой хэмжээний бас аяллуудыг иштэшээ хийсэн. За Хинтээ аймаг руу, Архангаа, Булган, за Увс аймаг шиг юм уу тийм аяллууд хийсэн. Тэгээд тэг хөсөлрөө бас аялсан. За дараад нь бол одоо машин дэргээ бэлдэх шаардлагатай байсан. За машинаа бол тулах чадвартай. Тэгээ мосттой хүндрэлгчтэй хараа том тэрэг бэлдэх шаардлагатай байсан. За аялын бас аялд авч явах зүйлсүүд тий айгуу бэлдэх шаардлагатай байсан. За тэгээд хоёр охин маань бас аялын даах хэмжээний болж аж бид нар Алтай таван богд руу аялал бас зүгээр юм болоо гэж бодож байна. Тэгээд тэр нь бол 5 жилийн хугацаанд баг тий Алтай таван богд руу аялье гэж мөрөөдөж төлөвлөж байгаад за энэ удаа тэгээд зөвхөн дөрүүлээ биш бас ээжийг аваад ингээд тавуулаа бид тэр тавуулаа ингээд аялсаа. Яг бид яг таарсан тийм ээ. Бүх юм яг таарч байгаа. За ийм аяллыг хийсэн. Тэгээд сая маршрутаар явсан. Тэгээд энэ аяллыг одоо бүтээлсэн гэр бүлдээ хайртай хандаа хоёр охиндоо тэгэр баярлалаа. Бидний одоо амьдрал тус мартцгааргүй юм гоё дурсамж бүтээсэнд бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. За бид нар ингээд аялалдаа гарсан. Тэгээд аяллаа хугацаанд маш гоё байсан. Имэгээ бас ингээд ямар юм гэлээ. Булган аймаг. Ховд аймгийн Булган сум. Ховд аймгийн Булган сумаас тасаж аваад тэгээ бид нэр энэ Увс аймаг гэдэг өөрсдийнхөө төрсэн газарт яг одоо ирчээд байна. Тэгээд ингээд ард харагдж байгаа энэ нуур болохоор бидний хүсэн хүлээсэн Хяргас нуур байгаа. Тэгээ бид нэр Хяргас нууранда манай бид нар сэлээ тий. Тэгээд маш гоё цагаа өнгөрсөн. Тэгээд ийм гоё байгаль ирсэн аавда баярлаа. За баярлаа. Бид нар болохоор ер нь бол сүүлийн 3 жил гэр бүлээрээ жилд нэг удаа гадаад аялал ер нь хийж байгаа. Тэгээд энэ жил болохоор бид нар 1 сард Индонез руу явсан. Шанхай хотоор бас аялсан. Индонезийн Бали арлаар аялсан. Тэгээд Индонезид бол маш их хөрхрөө өцөн. Гэхдээ манай энэ баг төрний хөрхрөө үнэхээр үзэсгэлэнтэй. Монгол улсын
байгаль одоо тэг яг нэг зэрлэг гэдэг үнэн. Тэгээд яагаад тийм гоё санагдсан болоо гэж бодохоор юу юм шиг санагдсан. Одоо цаана нь ингээ мөнх цастай уул тэгээд маш гоё үзэсгэлэнтэй байгаль наана нь ингээ хүрхээ орсаар тэр нь бүр илүү их чимээд байгаа юм шиг санагд тэ. Тэгээд мэдээж нөө маш гоё үзэсгэлэнтэй эсгүүт чи ингээд батат замын цаана байдаг юм бай. Тэгээд ээжтэйгээ аялахад нөгөө одоо ингээд юу гэдэг би заримдаа ингээд бас жоохон ядардаг л да. Тэгээ хий гэсэн юм хийж чадахгүй буугаа өгчдөг байхгүй. Тэгэхээр ээж намайг айгуу гоё нөхөж орж ирээд тэгээд за яг ээжийг амраанда энийг дараа нь хийчиндээ гэхэлэр ээж хийцэн байдаг. Тэгээд тэр нь их айгуу гоё намайг ингээд хийхгүйгээр ярихгүйгээр дандаа ойлгож идэг болохоор ингээд хайртай хүн маань нэмэгдээд ороод ирж байгаа болохоор тэр нь үнэхээр онцлогтой гоё юм. Тэгээд ээж маань бас ингээд одоо энэ жил 73-ны жил орж байгаа. Тэгэхэд чинь маш гоё тийм хөнгөн шингэн сэтгэл зүйн бас маш өөдрөг цавлаг суралцах зүйл ихтэй тийм хүн байдгаа. Тэгээд ээжтэй маш их баярлаа. Хайртай шүү таньда. Олон аялыг хамт бүтээлцэн шүү гэж хэлмээр байна. За энэ аялын турш хамгийн хөгжөөж хамгийн их цэнгэж ирсэн хүн нь манай гэр бүлүүд байгаа. Тэгээд эмээ гэрснээс хойш маш их хад жаргалтай болсон. Тэгээд бас манай ани тэгээ манай аав тэдгээр усаар байсан тэр үед ястай гоё юм. Хамгийн гоё. Аха. Яй, харус. Тэгээд бас манай ээж биднийг ажилд явахад маа ядрахгүй гэж хичээсэн. Тэгээ бас ээжтэй баярлаа. Анид бас надтай цуг байдаг, намайг ганцаар дуулдаггүй баярлаа. Аавтай бас миний хийж чадахгүй байгаа зүйлсийг бас нөгөө юм өргөж чадахгүй байх үед надад тусалдаг. Тэгээ маш их баярлаа. Одоо бид нар энэ хизүү хаад гэсэх 5 жилийн өмнө ирж исэн хамгийн анх одоо ингээ 2 цуудаага ирж байна. Тэгээ яг нөгөө нэг өндөр хаттай хэсэгт нь арай жоохон хүн цөвтэй хэсэгт нь ирсэн байна. Тэгээд хягас нуурн дээр хэрнэхээр гоё идгаа. Ягаад ч юм шал өөр анги гэдэг. Бид нар сая өчнөө олон нуурн дээр хонсон. Тэгээд одоо ч нутаг минь хүүгээ гэсэн юм уу да гэсэн шиг арай өөр анги байгаа. Толд нуур, ховтгол хаана байсан мөлий. Зөндөө их төрний хүрхээ их төрний гол гэл зөндөө гол тий голын дэргэд нуурын дэргэд хонлоо. Тэгээд ер нь л тэгээ сайхан байна уу. Байгаль цаг уур хамгийн гоё гол нь гоё байгаа. Байгаль цаг уур жоохон таагүй болчихвол бас угсаа бид нар шиг өчүүхэн болохоор айгүй тавгууцаж тухгүй аялал бас ингээд бүтлгүүдэх магадaltaй байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд жижиг зүйлсийг бол тэгэл даван туулна шумуулч гэдэг юм тий. Тэгээд юу яа онцгойлон бас боргуужангаас санаа авлаа нэр ингээ гоё хүн тус спорт хэлвэл гоё юм байна. За хандаа бол хийсэн те ингээд аялыг маш гоё төлөвлөж том зургаар хаарч тэгээд нарийн деталь бүх зүйл дээр ингээд гоё түүртгүүгээр одоо тий хэрэгтэй юм чи аваад үгүй за окей гэд нэгдэгт нь маш их баярлаа. Том охиндоо халаа манай том охин ч гэсэн амар ухаантай шүү дээ. Хаяа жоохон тичээргүй зан гаргана. Гэтэ ингээ улам тэр сул талаа дараад нэг сайн тал нь илүү их болоод байгаа. Тэгээд том охиндоо аялыг дандаа чимдэгт тий дандаа ухаантай өөртөө ихтэй зоригтой байдагт баярлаа. Бага охин маань болохоор маш тийм төвчээртэй, суралцгүй, ухаантай айгуу тийм мундаг зоригтой охин болж өсөж байгаа. Тэгээд ээж нь маш их баярлаа. Таагауртаа хязгааргүй хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд ингээд миний одоо хайртай гэр бүл дээр нэмэгдээд ээж минь ороод ирэхэд тэгэл аялал ус төгсөл олчлаа юм л да. Ялцчихгүй. Заасан. Би тэгээ хариулъя. Аялын хугацаанд хин таныг хөгжөөж хин таныг өрөвдөж хайрлсан бэ? Би өөрийгөө. Би баггүй мүү? Өөрийгөө амар яс. Амар инээд өөрийгөө амар хөгжөөгөөл
Би ч бас машин аяллаа хөтнөр амар хүмүүс шүү дээ. Аяллаа хөтөнд амар хүмүүс. Өмнөдөө хийсэн би чинь. Амар хүмүүс. Тэрэндээ би харин баярлаад идэхгүй юу. За анаа чи ангитай өмөлдөг хүн шүү дээ. Өмөлж үзээгөө тэрснээ аяллаа хөтөнд өмөлж амар гоё заяа. Амар гоё. Бости илхэн хүртэл нийлж байгаа юм шиг амар гоё. Тэгээд анаа таныг бас хин хөгжөөн дэмжиж хин тантай надад тоглосон бэ. Имэ амар тоглосон. Орчин би таар 0 орж байгаа алсан шүү дээ. Бацаа тоглоом хийгээ бас дүүн мөн үү? Ээж нь тэгж бодож байна. Энэ хоёр ч бас амар имэйл байсан. нэг баг болноо амар мундаг энэ хоёр ч гэсэн. Тэгээ имэн бас яалтчгүй амар энэ хоёрыг аав ээжийн төвчээр алдах үед имэн тэр үний хөвгчлээ олгоод хин нэг ямар ч уурцааргүй намжаач байгаа байхгүй тий. Имэн ч бүр амар joking хийдэг хүн. Тийм болохоор амар гоё идэг. Амар инээдтэй. Өглөө бас 5 гэж сэрсэн штэ. Тэр үед имэн үед хоёроос уцсахаас ингээл би гороо ингээд хаад унтаад. Манай имэг тайлбарлуул ерөөсөө ууралдаг хүн өөр ердөө байхгүй. Тэгээд ганц ингээд хэдэн минут өөрлөн гутаа шууд тэрийг хөгжөнд болгоцдог. Бүх хүмүүсийг баясгаж хөөртэй болгодог хүн байгаа. Тэгээд манай имэг бас ажисаг болохоор хоол хийдэг. Хоол надтай хоолндаа гэхдээ их хүмүүст нь айгүй их хайраш ингэж хоол идэг юм лээ. Манай аав нэг удаа миний дургу соусыг хийгээд хийсэн чинь будаан дээр асгаад тавьсан чинь би яг тэрийг амар дуртай идчихсэн байхгүй юу. Яг хайр шигсэн болохоор Аха. Тэгээ би ч бас аавтайгаа адилхан. Манай ээж манай ээжтэйгээ адилхан. Тэгээд дөрүүлээ ам бүс дөрүүлээ тийм гоё. Бүгдээрээ нэг орон дээр хамт унтдаг. Тийм болохоор гоё. Тэгээд бас дээрээс нь юм нэг гоё байранд амьдарч байгаа тухтай. Тийм байгаа болохоор би амар аз жаргалтай байгаа. Тэгээ манай ээж маш их гоё хоол хийдэг. Маш гоё биетэй. Маш гоё тариалтай. Тэгээд бас манай аав ч гэсэн манай ээж аав хоёр ерөнхийдөө баг биетэй тагсан гэх үү. Бараг тийм үү. Тэгээд манай айлаа бас талгах чинь. Надад тавж намайг ингэж хөгжөөж өгсөн. Тэгээ маш их баярлалаа. За нэг юм хэлчих.